За сайн байцгаана уу? Сайхан орой мэндэ. За миний нүүр номын найзуудаа, ах トゥ нараа, найзуудаа, анд нөхдүүдээ, шавь нараа ороод ирээрээ. За сайн байна уу гандлгараа. За анхны хүн маань ороод ирсэн учраас би лайваа цааш нь үргэлжлүүлье. За би энэхүү лайвыг одоо яах гэж хийж байна вэ гэдгээ та нартай бас танилцуулах шаардлагатай гэж бодож байна. За би Моника Бацүх гэж одоо олонд алдаршсан тийм ээ. Бацүхийн мөнгөн туяа гэдэг энэ Англи улсад амьдардаг, Английн Лондон хотод амьдардаг ийм амьдралын тасгалжуулагч, бизнесийн тасгалжуулагч, энэ одоо гайхалтай эмэгтэй миний бизнес хөтөлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт одоо хамрагдахаар энэхүү лайвыг хийж байна. За тэгээд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд би 3 даалгаврыг одоо биелүүлэх ёстой. За нэгдүгээрт болоод ирэх юм бол би өөрийнхөө бизнес тийм ээ. Тэгээд дээрэс нь энэ Моника Бацүхийн миний бизнес хөтөлбөрийн тухай танилцуулга. Өөрийнхөө бизнес санаа. За тэгээд love, like тийм ээ. Тэгээд share цуглуулах юм одоо даалгавартай, ийм 3 одоо даалгавартай байгаа. Тэгээд та бүхнээсээ одоо намайг дэмжээрэй гэж урьж байна. Лайк дараарай, лов дараарай тийм ээ. Тэгээд шеэр хийгээрэй. За тэгээд та нартаа би та хэдийг та нарыгаа би намайг дэмжинэ гэж итгээд тийм ээ. Би өөрийнхөө одоо бизнесийн талаарх танилцуулга хийя. За тэгэхээр та бүхэн бас намайг мэдж байгаа бах тийм ээ. Намандаржийн Түмэн Цэцэг гэдэг Дорногов аймгийн Сайншанд сумын лаборатори 2 дугаар сургуулийн биологийн багш ажилтай. За сүүлийн одоо 3 жил багшлах ажлынхаа хажуугаар тэгээ пабрикийн бизнесийг бас хийж эхэлсэн. За тэгээд энэхүү бизнесийг хийснээрээ бас амьдралдаа нэлээд одоо өөрчлөлтийг бас гаргаж чадсан. Тэгэхээр пабрикийн бизнесийг хүн болгон одоо хийх боломжтой. Үүгээр дамжуулаад пабрикийн олгож байгаа олон боломжийг тийм ээ та нар маань ч гэсэн эдлэх одоо юм боломжтой байдаг. За пабрик тэгвэл биднэрт ямар одоо боломжуудыг олгоод байгаа юм бэ гэхлээр нэгдүгээрт нь за Орос чанарын тийм ээ ийм гоо сайхны за тэгээд дээрэс нь ахуй хэрэглээний эрүүл мэндийн тэгээд машин арчилгаа, салон арчилгаа. За тэгээд одоо гоо сайхны парабүтээгдэхүүн гэхтэл нүүр арчилгаа, үс арчилгаа, тэгээд биеийн арчилгаа, тийм ээ? Бие арчилгаа. За хувцас байна. Үнэртэн гоо сайхан байна. За гих мэтлэнгээр 5200 гаруй бараа бүтээгдэхүүнээс хямдралтай үнээр авах боломжийг одоо олгодог. За ингэж хямдралтай үнээр авах боломжийг олгоснороо ямар одоо шалгуурыг давсан хүн ийм боломжийг эдэлдэг юм бэ гэхлээр 40,000 төгрөгнөөс дээш бараа бүтээгдэхүүн л худалдаж авсан хүн бол энэ пабрикийн бараа бүтээгдэхүүнүүдээс 20%-аар хямдруулж авах ийм одоо боломжтой. За тэгээд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг ийм одоо хэрэглээгээ тий пабрикаас авах боломж нэгдүгээрт биднэрт байгаа юм байна. 20% хямдруулж авах боломжтой юм байна. За хоёрдугаарт болоод ирэхээр за борлуулагч бас хийж болно тий борлуулагч өөрөөр хэлбэл би хэрэглээгээ хангаа зогсохгүй бас бусдын хэрэглээг хангахад одоо зориулж худалдан авалт хийгээд түүнээсээ бэлэг урамшуулал хүртье гэж ингэж хүсэж байгаа бол бас борлуулалт хийж болно. За 3 дахь нь болохоор над шиг пабрикийн бизнесийг бас хийж болно. За пабрикийн бизнесийг хийснээрээ бас бидний амьдралд бол маш олон өөрчлөлтүүд гарч байгаа. Тухайлх юм бол би одоо гоо сайхныхаа хэрэглээг
100% ер нь одоо өөрийнхөө хэрэглээг бол 100% паберлик болгосон. Мэдээж өөрөө хэрэгжилж ээж хэрэгэлсэн үр дүнгээ хүмүүст ярьж танилцуулж ээж энэ бараа бүтээгдэхүүнээ би бусдад сурталчилж бараа бүтээгдэхүүнээ борлуулах ажлаа хийдэг. За түүнээс гадна би одоо амьдралаа аялал болгож чадлаа. Өмнө нь бол юу гэдэг 20 гаруй жил боловсролын байгууллагт ажиллахдаа нэг л удаа би Бээжин хот руу аялах эрхийн бичгээр шагнагдаж аялж исэн сайн шавнырынхаа хүчинд. За тэгвэл паберлагт орсноороо би одоо энэ жилд 1-2 удаа бас гадагшаа гарч аялах ийм одоо боломжтой болсон, амьдралаа аялал болгож хувирсан. За тэгээд дээрэс нь бас цалин авсан тий ажлынхаа хажуугаар бас орлогоо сая төгрөгөөр нэмэгдүүлнэ гэдэг бол бас бодит боломж. За тэгээд одоо цааш нь болохоор энэ олон хүнд энэ одоо паберлагийн олгож байгаа боломжийг би дахин түгээх ийм одоо үйл ажиллагааг хийх заашгүй шаардлагатай байгаа учраас бизнесээ цааш нь яхаа өргөжүүлэх юм шаардлагатай байна. За тухайлх юм бол би одоо өнөөдөр яг одоо гэхтэл би өөрийнхөө одоо цэг дээрээ ажиллаж байна. Цэг дээрээ байж байна. За анх одоо бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа тийм ээ анх захиалахдаа одоо би 150 мянган төгрөгөөр паберлагийн бизнестэй хөрөнгө оруулалтаа хийгээд анхны одоо захиалгаа хийжсэн 2.8 жилийн өмнө өөрөөр хэлбэл 2016 оны 11 сарын 4-нд тийм ээ паберлагийн бизнес хийж эхлээд 150 мянган төгрөгөөр 50 онооны захиалга хийгээд ингээд эхэлж байсан бол одоо 3 шахуу жилийн дараа одоо би юутай болсон байна уу гэхээр за би танарт ингээд эргүүлээд харуулъя. За энэ одоо миний паберлагийн бизнест хийгээд тийм ээ бараа бүтээгдэхүүнтэй бас одоо би бол нэг 8-10 сая төгрөгийн одоо ийм бараа бүтээгдэхүүнтэй болсон байна. За өсний будаг 3 янзын өсний будаг борлуулдаг тийм ээ. За тэгээд нүүр арчилгааны бүтээгдэхүүнүүд бол арьсны онцлог. За тэгээд насныхаа онцлогт тохирсон ийм одоо бараа бүтээгдэхүүнүүдтэй. За тэгээд арьсан одоо онцлуулаад арьсныхаа төрөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож авах ийм одоо боломжтой гэдгийг бас та бүхэндээ давхардуулгая. За тэгээд энэ одоо бизнесээ өргөжүүлэх заашгүй шаардлагатай учраас би энэ Моника Батцүхийн миний бизнес хөтөлбөрт тэтгэлэг хөтөлбөрт нь бас би оролцохоор ингээд энэ хүлээн авиг хийж байгаамаа. Та бүхэн тэгээд лайк дараарай, лов дараарай, шеэр хийгээрэй. Та нартаа баярлалаа. Намайг дэмжиж байна гэдэгт чинь итгэж байна. За тэгээд энд бол яг хаа ингээд арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд. За энэгээр болохоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд маань байна. За энэ доогоор болохоор ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд маань байна. За энд болоод ирэхээр ингээд гоёлын гоо сайхны бараа бүтээгдэхүүн өнөртөн гоо сайхан маань байж гэн. За өнөртөн гоо сайхан. За энэ маань өөрөөр хэлбэл паберлик компани албан ёсны 134 дугаар цэгийн эзэмшигч гэсэн албан ёсны одоо гэрчилгээ цэгийн маань гэрчилгээ энэ байж байна. За тэгээд энэ бараа бүтээгдэхүүнүүд маань энд ингээ байж энэ амны спрей тэгээ ингээ гоёлын гоо сайхны бараа бүтээгдэхүүн байна. За түүнээс гадна ийм одоо байрны өрөөний ком байна. За энэ хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах будаа тариагаа хадгалах ийм одоо сав манай паберлагт байдаг. Паберлик гэсэн ийм одоо сав. За бас ийм одоо хоол хүнсээ хадгалах ийм одоо сав бас байна. Ийм аян давж явуулах боломжтой, аягны оронд хэрэглэж боломжтой ийм сав бас байна. Гэмшлэнгээр бараа бүтээгдэхүүн маань дүүрэн байна. Тэгэхээр хүний хэрэгцээ бол бүрэн байна. Энэ хэрэглээгээ 40 мянган төгрөгнөөс дээш бараа бүтээгдэхүүн захиалж аваад 20%, за цаашлбал 26%, за 70% хүртэл хямдруулж авах боломжтой юм аа. Тэгээд энийг боломжийг одоо сонирхож байгаа хүмүүсээ бол надтай бас холбогдож байна. За тэгээд энэ одоо манай амжилтын шат байна. За маркетинг бол маш хямд, тийм ээ, амжилтанд хүрэх бүрэн боломжтой ийм одоо бизнесийг би хийж байгаамаа. За
За тэгээ одоогоор миний гаргасан амжилт гэх юм бол юу вэ нөхөр 134 дугаар цэгийн эзэмшигч. Тэгтээ 134 дугаар цэг энэ 2018 оны шинэ жилээр хамгийн өндөр борлуулалттай цэгээр одоо шалгарсан ийм амжилтаар нөтөкөр шагнуулсан ийм амжилттай байгаа. За дээрэс нь би захирал цолоо хамгаалаад 2 сая төгрөгийн цолын мөнгө авсан байгаа. Бас ахлах захирал цолоо хамгаалаад 2 сая төгрөг 1 сая төгрөгийн одоо мөнгөн цолны мөнгө одоо авсан байгаа. Гэх мэтлэнгээр би миний одоо бас энд одоо юу байна вэ гэхээр миний ирээдүйн одоо зорилго байна. За ийм одоо зорилгоудтай ингэж одоо ажиллаж байна. Ханы самбартаа мөрөөдлийнхөө одоо альбомыг хийгээд ханы самбартаа одоо байрлуулсан байна. За дээрэс нь байгальтлын аялалдаа бас болцлоо хангаад 4 сарын 8-наас эхлээд тийм ээ 8 сарын 11-ний хооронд бол байгальтлын аяллаа болцлоо хангаад ганцаараа биш багасаа ийм 9 хүнд энэ аяллаа болцлыг ойлгуулад 8-уулаа шандаасаа Дорногов аймгийн Сайн Шанд сумаасаа олж эсвэл ингээд байгальтлын аялалд явах эрхээр одоо шагнагдсан ийм одоо амжилттай явж байна миний бизнес бол. За тэгвэл дараагийн ээлжинд би юуг одоо танилцуулах шаардлагатай вэ гэхээр за Моника Батсөх гэж хин юм. Тийм Моника Батсөхтэй яаж одоо холбогдсон? За Моника Батсөхийн миний бизнес хөтөлбөр одоо яаж одоо миний бизнес хөтөлбөрийн талаар бас та бүхэндээ танилцуулга хийх юм одоо даалгавартай. За тэгээ хоёр дахь одоо даалгавар руугаа оръё. За тэгэхээр за Моника Батсөхийг бол би бас 2-3 жилийн өмнөөс бас мэднэ. Тийм ээ фэйсбүүкээр бас лайвуудын үздэг. За энэ 100-ны хугацаанд гэтэл Моника Батсөхийн тэр амьдралаа өөрчлөх 30 хоногийн аянд нь үн төлбөргүйгээр одоо бүртгүүлж оролцсон. Тэгээд 30 өдөр надад 30 хүнийг тасгалжуулж байгаа. Тийм тасгалжуулалт нь бол ирсэн. За тэр болгоныг бас би одоо тэмдэглэж аваад тийм ээ үзээд за тэндээс өөрт хэрэгцээтэй юмнуудаа бас ингэж тэмдэглэж битсэн байдаг. За тэрнийгээ тэмдэглэлээ бас та бүхэндээ бас харуулъя. За ингээл Моника Батсөх 30 хоногт амьдралаа өөрчлөе аян гээд 7 сарын 9-нд ингээд одоо биччихсэн байх нь. За тэгэхээр өөрийнхөө төлөө та өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой. Тийм ээ өөрийнхөө төлөө та мөнгө зарцуулах ёстой. За тэгээд дээрэс нь урам авах, эмоцтой байх ийм одоо шаардлагатай ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр ийм одоо юунуудын өөртөө одоо хэрэгцээтэй мэдээллүүдийг ингэж одоо тэмдэглэж авсан байна. За тэгээд энд ихтэл бас Моника Батсөх 22 дахь өдөр гээл. За альва хүмүүстэй хамтарч ажиллахдаа эхлээд бол туустай тохиролцоонд хүрэх ёстой гэх мэтлэнгээр тий. Тэрнийг одоо би тухайлах юм бол өөрийнхөө бизнес дээр буулгахад яаж ямар тохиролцоо хийх ёстой юм бэ гэдгээ бас ингээд хамтдаад биччихсэн байх жишээтэй. Гэх мэтлэнгээр ер нь бол одоо Моника Батсөхийн энэ 30 хоногт амьдралаа өөрчлөе гэсэн энэ аянд оролцож явах явцдаа бол би маш их одоо эрч хүчтэй тийм ээ их сайхан ажиллаж исэн. За бас нэг одоо зүйлийг хэлэхэд юу байсан бэ гэхээр бас Моника Батсөх дасгалжуулагч маань энэ юг 2 ном бас гаргасан байдаг. 2 ном гаргасан байдаг. За тэрний нас би та нарт танилцуулъя. Бэрхшээл ба боломж гэдэг юм Батсөхийн мөнгөн туяа гэсэн юм одоо ном гаргасан. За нэг нь нөгөөх нь болохоор мөнгө ба миний үнц нь гэсэн юм одоо 2 номыг гаргасан байдаг. Энийг бас би сая 8 сард бас худалдаж авсан. За тэгээд худалдаж аваад ингээд эхнээс нь ингээд уншаад ингээд явж байгаа.
За эхнээс нь уншаад ингээ явцад энэ дээр нэг одоо миний амьдралдаас түлхэц өгсөн юм юу байсан бэ гэхээр энэ үйлчлүүлэгчийн үүрэг хариуцлага, дасгалжуулагчийн үүрэг хариуцлага гэдэг ингээд байж хахад тухайлх юм бол би үйлчлүүлэгч учраас үйлчлүүлэгчийнхаа үүрэг хариуцлагыг ингээд уншиж үзэхэд таны зорилгодоо хүрэх учир шалтгаан, таныг өдөөгч хүч. За тэгээд одоо өөртөө итгэсэн байдал, хатуужил төвчээр за өөрчлөлтийг хийх чин ирмэлцэл таны амжилтанд одоо дасгалжуулалт авсан ч гэсэн таны амжилт гарах үр дүнд бол маш ихээр нөлөөлдөг. За эдгээр одоо дөрвөн зүйлээс болоод хүмүүсийн одоо амжилтын үр дүн бас янз байдгаа гэдэг ингээ уншиж явах явцдаа би юу гэж бодож байсан бэ гэхээр энэ зорилгодоо хүрэхийн учир шалтгаан гэж одоо юу юм болоо тий таныг өдөөгч хүч гэдэг нь одоо надад бас байхгүй юм байна да. Мотивац гэж юу надад байдгүй. Би одоо өөрийгөө мотивацлж чаддгүй юм байна да гэх жишээгээр ингээ бодож байсан чинь ингээ цааш нь үргэлжлүүлээд уншсан чинь энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Та өөрийнхөө амьдралаас юуг нь өөрчлөмөр байгаа юм? Таны амьдрал яг одоо болоод байгаа юм уу тий? Өнөөдөр таныг одоо зовоогоод байгаа зовир дүүрэн болгоод байгаа тэр асуудал чи одоо юу юм бэ? Тэ танд хангалттай их зовлон шаналгаа байна уу? Зөөр байна уу, бухимдал байна уу, гачигдал байна уу, ганцаардал байна уу, тэ доромжлол байна уу, үзэн ядалт байна уу? Үнэхээр та одоо юу гэдгийг тэнгэр хоол, газар хатуу тэр үеийг одоо та мэдэрч байсан уу? Тэ таныг юу зовоогоод байгаа юм? Тэр зовлонгоо үнэхээр давж гарахыг хүсэж гэнэ үү? Үнэхээр өөрчлөе гэж бодож гэнэ үү гэд ингээд уншаад үзсэн чинь тийм гэж хариулаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм гэж хариулж байгаа бол эн чин таны мотивац болно гэл тэгэнгүүт. Нөгөө орондоо уншаал хэвтчихсэн юм чинь тэр өдөр тэгэл вау тэ надад би мотивацтай юм биш тэ. Би өөрийгөө өдөө хүчтэй юм биш тэ. Би одоо юу гэдгийг тэ амьдралдаа одоо яг ийм байдлаар тэ одоо цалингаас цалингийн хооронд ч гэдэг юм уу тэ өрнөөс өрний хооронд зээлнээс зээлний хооронд тэ ингээд яваад ах ингэж амьдрах хүн би биш штэ. Би өөрөөр амьдрах ёстой тийм ээ гэж ингэж бодоол вау гэж үсэрч гараад орноосоо сугарч босоол тэгэхэд чинь 6 л болж исэн баг. Тэгж босоол одоо юу гэдгийг цэг дээрээ гүйж ирээл цааш нь үргэлжлүүлж уншиж өөртөө хэрэгцээтэй юм тэмдэглэлүүдээ тэмдэглэж авчихад дараа нь болохоор яасан бэ гэхээр би зүгээр хүн ороод ирэхэд те нэг ширээний ард ингээд сууж явах биш юм байна. Тэ би хүн ороод ирэхэд би бараа бүтээгдэхүүнийхаа тухай танилцуулж хэлэх ёстой юм байна. Ингэснээрээ би одоо борлуулалтаа нэмэгдүүлж тийм ээ багаа өсгөж амжилттай ажиллаж нөгөө янз бүрийн зовлон бэрхшээлээс сугарч гарах ёстой юм байна гэдгийг ингэж одоо ойлгож авсан. За гих мэтлэнгээр одоо байнгын тэр подкастуудыг сонсож явах явцдаа энэ номыг уншиж явах явцдаа ер нь бол өдөр болгон эндээс бол өөрийгөө хөглөх эрчим хүчээ ингэж одоо бас одоо авч байгаа цааш нь үргэлжлүүлээд байгаа нь би одоо номнуудаа уншиж дуусаагүй байна. За давхар бас энэ тэтгэлэгт хөтөлбөрт нь хамрагдчихмаар энэ хөтөлбөрт хамрагдах гэтэл бас л одоо 5 сая төгрөгийн тийм ээ төлөөд орох боломж ус хомс байгаа учраас би энэ тэтгэлэгт хөтөлбөрт нас ороод үзье яагаад болохгүй гэж ингэж бодсон. За тэгээд тэгтээ бас л хойшлуулад исэн. Яагаад хойшлуулад исэн бэ гэхээр за одоохондоо өөртөө бас итгэл жаахан дундуур жаахан байжгаа за дараа жил орё гээл дараа жил 5 сая төгрөгөө ямар ч байсан одоо бараа бүтээгдэхүүнийхээ одоо борлуулсан тэр ашгаасаа цааш нь одоо хадгаламж хийж байгаа би 5 сая төгрөгтэй болоод тэгээ дараа жилийнхт нь орё гэж ингэж бодоод энэ тэтгэлэгт хөтөлбөр бол нэлээ 15-нд эхэлсэн шүү дээ. 15-нд эхэлснээр мэдсэн хэрнээ би лайв хийхгүй яваал байсан. Гэтэ
Гэтэл өнөө өглөө бас нөгөө дасгалжуулагчийн академийн залуучууд буюу менторуудын тэр одоо бичлэгийг үзээд би ер нь орох хэрэгтэй юм байна тий. Би орох хэрэгтэй юм байна. Энэ жилиг ерөөсөө алдаж болохгүй юм байна. 1 жилийн хугацааг би алдах хэрэггүй. Яагаад гэвэл би одоо 50 хүрч байна тий. 50 хүрч байна. Надад хичнээн жил амьдрах хугацаа байгаа билээ. Миний амьдрал ямар билээ? Би цааш нь яг ингэж амьдрах ёсгүй тий. Тэтгэврийн эмээ болох ёсгүй. Би ийм амьдралаар амьдраад дуусах ёсгүй гэж ингэж одоо бодсон учраас 1 жил ч гэсэн надад маш үнэтэй санагдсан. За тэгээд нэг бас одоо намайг ингэж одоо лайв хийхэд хүргэсэн нэг мотивац юу болсон бэ гэхээр өсгөө менторын хэлснээр нөгөө энэ тэтгэлэгт хөтөлбөр бол энэ жилийн хувьд л одоо 5 сая төгрөг төлөөд ороход дараагийн одоо 4 жилд тийм ээ энэ тэтгэлэгт хөтөлбөрт дахин жил болгонд одоо оролцох эрх нээлттэй байгаамаа гэдгийг бас одоо хэлсэн. Тэгээд энэ 4 жилд одоо өөрөөр хэлбэл би 25 сая төгрөгийн төлбөртэй энэхүү одоо юунд бол бид нар 5 сая төгрөг төлж л уг нь оролцох хэрэгтэй юм билээ. Тэгэхдээ одоо 5 сая төгрөг нь бас гэд шууд одоо шилжүүлчих тийм одоо боломж хомс байгаа учраас л энэ хүү тэтгэлэгт хөтөлбөрт бас оролцоод үзье гэж ингэж бодоод сүүлчийн өдрийнх нь өмнөх нь одоо ингэж хийж гэн. Тэгээд та нараас гуйхад намайг дэмжээрэй. Тэгээд лайк, лов дараарай. За мөн одоо надтай адилхан бас ингэж энэ Моника Батсүх Цэгком гэсэн хаягаар нэвтэрч ороод та нар маань энэ одоо дасгалжуулалтын академийн энэ менторуудын ярилцлага за тэгээд хадагтай Моника Батсүхийн одоо лайвууд те тэгээд одоо энэ 30 хоногийн 30 хоногт амьдралаа өөрчлөе гэсэн аяны танилцуулга бүхий л одоо юунууд бичлэгүүд нь энэ төр одоо тавигдсан. За тэгээд над шиг одоо тухайлх юм бол энэ хөтөлбөрт оролцохоор хийсэн лайвууд те ингээд байж байгаа. Тэдрийг үзээд бас та бүхэн өнөөдөртөө амжаад юм эсвэл маргааштай амжаад 22-нд дуусах юм лээ хугацаа. Тэгээд ингээд бас хамтдаа энэ аянд бас тэтгэлэгт хөтөлбөрт оролцоцгоё. Хамтдаа энэ одоо сайхан боломжийг эдлэе. Энэ л үнэхээр алдаж болохгүй боломж юм а гэдгийг бас та бүхэндээ бас хэлэх байна. За тэгээд Моника Батсүх Цэгком гэсэн хаягаар нэвтэрч орж үзээрэй. За хүн болгон бас өөрийнхөө Gmail хаягаар мэйл хаягаар нээгээрэй. Тэгээ мэйл хаягтай тохиолдолд л энэ дасгалжуулалтын хөтөлбөрт бас оролцох боломжтой байдгийн байна шүү. За тэгээд энэ одоо Facebook-ийг бид нар бас өөрийнхөө амьдралыг дээшлүүлэхэд те амьдралаа гацаанаас нь гаргахад одоо бас ашигтай байдлаар ашиглаж сурыг. Тэрнээс л зүгээр нэг одоо тэр тэгж гин ингэж гин гэсэн мэдээллийг бас унших энийг одоо энэнд цагаа өрөх шаардлагагүй өөрөө өөрийгөө хөгжүүлэх амьдралаа дээшлүүлэх ийм боломж энэ фэйсбүүкээр та интернетээр дүүрэн байна шүү. Энэ боломжуудыг бас та бүхнийг ашиглаасаа. Энэ хадагта Моника Батсүхийн энэ одоо тэтгэлэгт хөтөлбөрт бас та бүхэн ч гэсэн оролцож болно. Хамтдаа оролцъё гэж уриалж байна. За тэгээд та бүхнийг намайг дэмжиж лайк, шеэр хийн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ хөтөлбөрийг бас танилцуулъя. За энэ миний бизнес гэсэн энэ одоо хөтөлбөр бол 8 модультай байгаа. За нэг дэх модуль нь болохоор миний амьдралын Diamond гэдэг нэртэй өөрийнхөө үн цэнийг мэдрэх ийм одоо энэ одоо хөтөлбөр бол миний бизнес хөтөлбөр 2 сар үргэлжлэх юм лээ. За тэгээд 8-7 хоног гэсэн үг шүү дээ. 2 сар буюу 8-7 хоног үргэлжлэн 1-7 хоногт нэг модулыг нь одоо ажиллаж явна. Тэгээ 8 модультай. Тухайлх юм бол эхний модуль нь бол миний амьдрал Diamond гэсэн ийм одоо модуль ах жишээтэй. Энэ дээр тухайлх юм бол тэр дасгалжуулагчийн академи
ажгаа менторийн одоо ярьж яснаар бол энэ дээр нөгөө нэг янз бүрийн юунууд ануу ярьж илүү хин ярьж илаа тэр хоёрын нэг ярьжсэн. Тэгээд маш олон хүмүүсийн гаргадаг алдаануудыг, сул талуудыг ингэж гисаага бичсэн байдаг. Тэр дотроос өөртөө байгаа сул талуудаа ингэж олж авснараа тэр сул талаа яаж одоо засаж болох боломжтой байна уу гэдэг гаргалгаагаа хийдэг гэсэн. За тэгээд өөрөөр хэлбэл өөртөө байгаа сул талуудаа засаж залруулад өөрийнхөө дотор байгаа тэр дотор хүн гэж яриад байдаг те. Дотор хүний одоо сэрээснээрээ одоо ийм итгэвтэй ийм одоо юуг л бол юг хий гэсэн юм чин хүсэл эрмэлзэлтэй эрч хүчтэй ийм одоо болдог ийм одоо модуль нь нэг дэх модуль нь гэсэн. За тэгээ хоёр дахь модуль нь болохоор бизнесийн загвараа бүтээн. Өөрөөр хэлбэл би ямар одоо бизнесийг эрхлүүл надад одоо тохиромжтой юм бэ, тийм ээ? Энэ аль загвар нь одоо надад тохирох юм бэ гэдгээ өөрийнхөө одоо бизнес загвараа энэ менторуудын тусламжтайгаар та өөрөө бий болгоно. За 3 дахь модуль нь болохоор миний бизнесийн зах зээл гэсэн ийм одоо модуль байгаа. 3 дахь 7 хоногт бид нар энэтэй ажиллана. За тэгээд энд бол одоо хамгийн үр дүнтэй судалгаануудыг те яаж хийх арга аргачлалаас одоо мэдэж авна. За 4 дахь модуль нь болохоор миний вебсайт онлайн бизнес машин гэсэн юм одоо сайт гэлээ. Энэ сайтн дээр болохоор вебсайттай болъё гэж би бас бодож байсан. Гэхдээ вебсайт яаж хийхийг бол би мэдэхгүй, надад зааж өгье гэсэн хүн байгаагүй учраас бас энэ бизнес хөтөлбөрт оролцъё гэсэн юм бодол одоо надад төрсөн. Тэгээд вебсайтаар дамжуулаад бас энэ бараа бүтээгдэхүүнээ олонд хүргэх юм бол миний хэрэглэгчид болон миний баг өсөн дэвжиж нэмэгдэнэ гэсэн юм одоо бодолтой байна. За тэгээд энийг бас би гэсэн ядан хүлээж байна. Энийг энэнд орохыг бодож байна. За 5 дахь модуль нь болохоор миний бизнесийн харилцаа гэсэн юм одоо модуль байгаа. Өөрөөр хэлбэл бизнес хийж байгаа хүн бол мэдээж хүмүүстэй харилцсан, тий? Харилцах урлагт суралцсан. За яаж хинтээ яаж харилцах уу гэдгээ одоо менторуудын зөвлснөөр өөрөө одоо хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулна. За 6-ад нь болохоор миний бизнесийн бүтээгдэхүүн гэж байгаа. За бизнесийн хам бүтээгдэхүүнүүдээ яаж одоо олонд хүргвэл тэ болох боломжтой ямар одоо онлайн тэр вебсайтн дээр тавих бүтээгдэхүүнүүдийнхаа одоо зураг схемийг яаж хийх юм ч гэдэм үү гэх мэтлэнгээр ингээд ийм юмнууд байх бах гэж бодож байна. За 7-д нь болохоор миний бизнесийн маркетинг гэх тэ манайх бол компани маркетинг бол ерөнхийдөө байдаг. Гэхдээ борлуулалтаа нэмэгдүүлэх, багаа өсгөх, багийн гишүүдэд нэмэгдүүлэхийн тулд бас би өөрөө яг нь хувийн ийм маркетингтэй байх хэрэгтэй. За тийм учраас энийг бас энэ менторуудын тусламжтайгаар мэдэж аавна гэж ингэж бодож байгаа. Одоохондоо бол яг хүмүүсийг дуурайгаал тийм ээ. Дуурайгаал явж байгаа. За сайн одоо өөрөө одоо сайн хийж бас чадахгүй байгаа үлийн маань нэг надад дутагдж байгаа бизнес хийхэд одоо дутагдж байгаа юмны нэг гэж ингэж бодож байна. Тэгээ эцэст нь болохоор миний бизнес төлөвлөгөө гэж гаргана. За тэгээ эцэст нь болохоор энэ хамт оролцсон болон энэ одоо менторудтайгаа тийм ээ хамтдаа ярилцаж бие биенээсээ суралцах ийм одоо онлайн сэтгэл доотлом тийм ярилцлага уулзалтуудад бас оролцсон гэсэн. Тэгэхээр миний танилын хүрээ бас нэмэгдэнэ. За тэднэрээс тэр залуучуудаас тийм ээ суралцах боломж бас надад нэмэгдэнэ. Тийм учраас би энэнд орохыг туйлын их хүсэж байна. Тэгээд та бүхний дэмжлэг хэрэгтэй байгаа учраас та бүхэн маань надад лайк, лов дараарай. Тэгээ шеэр хийж өгөөрэй. Маш богинохон хугацаанд лайк, шеэр олныг цуглуулах болсон учраас та бүхэндээ бас хандж байна. Тэгээд маш баярлалаа. Та нартай итгэж байна. За тэгээд бас хадагта Моника Батцөхийн энэ миний бизнес хөтөлбөрөөс гадна мөнгөний сэтгэлгээ, за гэр бүлийн динамик гэсэн ийм одоо хөтөлбөрүүд бас байдаг.
тэрэнд бас оролцож болно. Тэгээ та нарыг бас намайг дэмжихээс гадна бас энэ хөтөлбөрийн тухай, энэ хөтөлбөрүүдийн тухай тийм миний сэтгэл, мөнгөний сэтгэлгээ, гэр бүлийн динамик гэдэг тэгээд одоо энэ миний бизнес гэсэн энэ одоо хөтөлбөрүүдийн талаар судалж үзээсэй. Тэ зөвхөн одоо бизнес эрхлэх хүмүүст хэрэгцээтэй надад одоо хэрэггүй юм байна гэж үзэж болохгүй. Энэ хувь хүний хөгжлийн талаарх маш их зүйлийг биднэрт байдаг тэр айдасгүйдэс тийм ээ биднэрт байдаг сул талуудыг эерэг одоо зөв болгож өгдөг хүмүүстэй харилцаан дээр бас яг нөө эерэг одоо харилцаад яаж одоо өөртөө бий болох вэ хэвшил болох вэ бидний одоо зуршсан маш олон буруу дадал зуршлуудыг зөв болгох энэ одоо үйлийг хийж өгдөг учраас хүн болгон бас энэ хөтөлбөрт оролцсон энэ хөтөлбөрийн талаар бас сонсож мэдээсэй. Тэгээ энэ хөтөлбөрийн талаар танилцж уншаасай. За вебсайт руу зочилж ороод бүртгүүлээсэй. Тийм ээ ингэж хүсэж байна. Та нартайгаа хамтдаа байсан та нартаа маш их баярлалаа. Тэгээд эцэст нь болохоор энэ Моника Бацөх буюу гэж одоо алдарсан Бацөхийн мөнгөн туяа амьдралын дасгалжуулагч, бизнесийн дасгалжуулагчтай болон түүний багийн дасгалжуулагчдын академийн одоо менторудаа туйлын их талархлаа. Маш их талархаж байна гэдгээ одоо илэрхийлье. Тэгээд та бүхэнд ажлын амжилт за хамтарч оролцож байгаа бүх одоо оролцогч нартаа бас амжилт хүсье. За тэгээд энэ хүрээд миний лайв өндөрлж байна. Талархлаа та нартай. Лайв шеэр хийгээрэй. Лов дараарай, лайк дараарай, шеэр хийгээрэй. Та нартай баярлалаа.